За энэ ингээд гэр байна. Та бүхэнд одоо гэрний дөрвөр бүс гарч ирж байгаа. Гэхдээ энэ бол одоо онцгой задардаг гэр юм аа. Ингээд ямар нэгэн авахаар ингээд дотроос ингээд онцгой задраад дотроос нь одоо юу ч гарч ирж байна. За ингээд энэ дотроос би та бүхэнд шатар гаргаж үзүүлье. Шатар маань 30 шатар маань ингээд гараад ирэн. За ихтэй би гэрээ та бүхэнд зааж өгье. За энэ гэр бол ингээд бүх юм онц учраас онцоор ингээд задарч юм аа. За ингээд одоо онцын гэр маань энэ бол яг нэг хөлөг байгаа чинь болсон дотор нь. За энэ хүн ингээд төгжөлтэй өөрийн гэсэн тэзээч уугаад салахгүйгээр төгжөлдөж ирсэн ийм одоо өөрөөр ингээд зохион бүтээгдсэн ийм гэр юм аа. За энэ хүн одоо ингээд дандаа нэг нөгөөгөө төгж журмаар гэж явдаг, угсрагддаг тийм юм аа. За энийг зохион бүтээх гэж нийлэн бас цаг хугацаа бас их одоо олон метражийг өөрч олон тоглоомыг бас хийж ийж энэ нэрний одоо шийдлийг монголоор шийдлээд одоо олон улсын хэлээр дизайныг бодож олохын тулд мэдээж одоо маш их хөдөлмөрлсөн бүлгөө. За ингээд гэрээ маань үндсэн одоо ерөөхдөө 3 нотоо болж ирж байна. За ингээд гэр маань яг түрдээ ингээд гэр маань ингээд Монгол гэр маань ингээд бүтэж байна. Монголын онцгой гэр маань бас нуруу бас ийм хосоод ирж байгаа. За тэгээд хамгийн сүүлийн төвчнүүд бол явагдаж байна. За энэ ингээд гэр маань ингээд ерөөхдөө босоод ирлээ. За та бүхэн ингээд гэр маань байгаа маа. Гэр маань ингээд байж байгаа мэт боловч энд бүгд та бүхэнд одоо шатраа өгч үзүүлье. За шатрыг бол мэдээж хүмүүс олон хүн мэддэг, мэдээж чаддаг. Шатраар бол монголчууд гайхамшигтай олон амжилт ялалтуудыг авч ирсэн байгаа. За тэгээд за хальтвихаа ингээд энийг одоо морногт одоо ийм одоо энэ тэрэгнэгт юм байна. Гэтэл хүмүүс одоо яагаад энэ дотроос одоо ингээд монгол гэр мөртлөө дотроос нь одоо монгол шатар гарч ирсэнгүй вэ гэдэг асуултыг тавих нь бол мэдээж хэрэг. Гэхдээ энэ бол 21-р зуунд өнөөдөр энэ гэрт монголчууд амьдарч байгаа. Тийм учраас 21-р зуунд хөл нийлэн алхахын тулд мэдээж 21-р зууны одоо дэлхийн даяар дэлгэрсэн орчин үеийн шатраар хүмүүс тоглодог. Тэгж тоглож мэдээж амжилтанд хүрдэг. Мэдээж олон улсын хэмжээнд тэмцээнд Монгол бүрсгээ Монгол шатрыг авч очихгүй тэргээр тоглохгүй нь. Заавал та шатраа өгч үзүүлсэн бөгөөд за энэ дээр би хүүхд болгоны анхны шатны одоо хийж чаддаг байх ёстой нэгэн мадыг үзүүлье. Энэ бол хүн болгон мэддэг пенер мад. За цагаан талаас ноёны урдаас түүд үлгэлээ. Эргүүлээд хар тал хүүгэд үлгэлээ. Энэ талаас бэрсээ гаргаад ирж болж байна. За бэрс. Тэгвэл хар талаас морио гаргаад хүүгээ хамгаалж. Гэтэл цагаан талаас эргүүлээд тэмээгээ гаргаад ирж байна. За эндээс ямар нүүдэл шийдэл хийх вэ гэхээр за чухам тэмээгээ гаргаад ирж болж байна айл. Тэгвэл энэ дээр ямар ч хамгаалалт байхгүйгээр өөрөөр хэлбэл одоо P7 дээр ноёныг одоо бэрсээгээ тэмээний хөлс дээр унгааж шалж унгааж байгаа байж. За ингээд ноён одоо ямар ч хөдөлгөөнгүй баригдсан учраас энэ бол одоо мад. Энийг бол одоо хүүхдүүд мэддэг анхан шатаар тоглож байгаа хүүхдүүд пенер мад гэж одоо олон хүмүүс пенер мад гэдгээр мэддэг юм аа. За тэгээд шатраа одоо ингээд тоглоод дуусчлаа хүмүүсээ.
Тийм учраас шатраа одоо хураая. Тэгээд шатраа хураахын тулд за шатраа ингэж тэгээд нөгөө 3 модл авчихад одоо хангалттай. Заавал одоо гэрээ шатраа хураахын тулд гэрээ бүтэн ингэж задлахын шаардлагагүйгээр шатраа одоо та бүхэнд одоо тэмээний дүрсгт энэ орчин үеийн яг л энэ шатар одоо ямар байдгүй яг тийм байгаад хийж өгсөн юм аа. За тэг ингээ арьсан хөлөгтэй арьсыг бол яаж нуулж яаж болсон хийж болдог. За тэгээд шатраа одоо энэ гэр дотор ингээ нууцлаа хийчлээ гэсэн. Өөрөөр гэр маань одоо шатар хадгалах сав болчих юм шүү дээ. Та бүхэнд ингээ тайлбарлах бүрхэд тэр нэг хөлгөө хийв. Тэр хөлгийг бол яг энэ дээр бол бас арай нэг арийн хөлгийг бол илүү хөлөг юм байна. Илүү хөлөг бол хийж болно. Гэтэл энэ дээр илүү юм багтж байна гэдэг чинь энэ дотор өшөө олон зай байна. Илүү боломж байна л гэсэн үг. Том дотор даалуу. За тэгээд нөгөө Монголын уламжлалт бүгдийг наслах одоо олон сайхан шагаа гараад шагаа яаж тоглодог вэ? Одоо тэгэл цагаан сараар бид нар чинь шагаагаараа одоо асар мэт явж тоглодог, бүх зүйл насалдаг, морь олдуулдаг гэх мэтэр. Тий, даамшаа. Даасуу бүх юм одоо энэ доторс хэлбэр хүчтэй хязгааргүй. Энэ доторс машин байж болно, байшин байж болно. Гэрийн доторх тавилгыг бүгдийг онцоор хийж болж байна. Одоо ширээ сандал том хэмжээгээр гэсэн үг шүү дээ. Том хэмжээгээр хэрэглэгдэхүүн гоё онсон авдрыг ч гэсэн зохион бүтээж хийж болж байна. Хийж болно. Энэ бол одоо миний толгой дотор байна. Би одоо энэ бүхнийг хийх чадaltaй юм аа. За гэр хийж өгсөн. Хонсон тоглоомор гэр хийж өгсөн. Хата баярлаа.